онд Хонконгийн 22 настай топ модель Уу Жуён олон сая воны үнэтэй хурмын даашин зөмсөж Хонконгийн Юнан группийн өв залгамжлагч Гу Янчунтай тансаг хурим хийсэн. Тухайн үед амьдралынх нь хамгийн гялалзсан үе байсан бөгөөд чинээлэг гэр бүлд бэр болон карьераа орхиод гэрийн эзэгтэй амьдралыг сонгосон юм. Гэхдээ хэдэн жилийн дараа Уу Жуён олон нийтийн өмнө дахин гарч ирэхэд хүмүүс гайхаж бараг таних аргагүй болсон байв. Тэр үед түүний шүд унсан, үсэн сэрэг, биеийн жин нь ердөө 20 кг орчим болчихсон байлаа. Харин нөхөр нь аль хэдийн нэрт од Микитэй шинэ амьдрал эхлүүлсэн байсан бөгөөд Уу Жуён хүүхдийн тэтгэмж авахын тулд хуулийн байгууллагад хандхаас өөр аргагүй болсон юм. 1978 оны 3 сарын 9-нд Уу Жуён Хонконгийн нэр хүндтэй ангаахын гэр бүл төрсөн. Түүний аав нь Хонконгийн нэгэн алдартай амьлагт мис засалж байсан бол ээж нь өндөр боловсралтай хүн байжээ. Нэх баян биш боломжийн хангалуун амьдралтай гэр бүл байсан. Айлын ганц охин байсан болохоор Уу Жуён гэр бүлийн хайр халамж дунд яг л гүнж шиг өссөн юм. Уу Жуён төрөхөд имэн гэр бүлийн эрдэнэс мэт өв болгон хадгалдаг байсан үнэтэй ногоон хаш чулуугаар бэлэг барьсан гэдэг. Хүүхэд гүйж яваад бэртчихвээ гээд гэрийнхээ 2 давхарт хүртэл гарахыг зөвшөөрдөггүй байсан гэхээр тэд түүнийг ямар их эрхлүүлдэг байсан нэлт. Хэдий ийм хайр дунд өссөн ч Уу Жуён их даруй, ээлдэг охин байсан. Анх сургуульд ороход нь багш нар, найз нөхд нь түүнийг ухаантай, даруй зантай гэж үнэлж нэр хүндтэй хүүхэд байжээ. Мэдээж түүний царай зүс сайхан байсан. Цагаан арьстай, цэвэрхэн төрхтэй, 1.70 см өндөр, 47 кг жинтэй, биеийн арьцаан төгс яг л загвар өмсөгч шиг байлаа. Ийм сайхан төрхтэй учраас багаасаа л эрэгтэй хүүхдүүдийн анхаарлын төвд байсан. Насан туршигт түүнийг шохорхогчд бүр олон болжээ. 1997 онд 19 настайдаа Уу Жуён Азийн миссийн тэмцээнд оролцож олонний анхааралд өртсөн. Хонконгийн загварын ертөнцид шинэ од төрж байна гэж хэвлэлүүд шүүгжээ. Тайзан дээр алхаж байгаа Жуёны харц алхаа гიშгэ бүрэн олон хүний сэтгэлийг булаасан. Тухайн үед хүмүүс энэ охин удахгүй дэлхийн тавцанд гарна гэж ярьцгааж байлаа. Үнэхээр тэр загварын ертөнцид амжилт гаргаж чадсан. Дараа жил нь тэрээр Хонконгийн олон алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсанд гарч сурталчилгааны гол дүр тогложээ. Хонконгоор зогсохгүй Япон, Тайван, Солонгос гээд Азийн олон оронд түүнтэй хамтран ажиллах санал ирж байлаа. Ухаалаг боловсралтай төгс төрхтэй болохоор загварын ертөнцийн нүүр царай болж олон сая охид түүнийг даган дуурайж байв. Түүний карьер дээд зэгтээ хүрч байхад нэг хүний анхаарлыг татсан нь Юнан группийн өв залгамжлагч хүү Гу Янчун байлаа. Тэр бол жинхэнэ хааны удмын хүү гэлдэг Хонконгийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн нэг өв залгамжлагч байв. Гу Янчун анх Уу Жуёныг харамгацаа дурлсан гэдэг. Бараг л анхны харцаар. Тэр маш их хичээл зүтгэл гаргаж, байнга цэцэг, бэлэг илгээж, найзуудаар нь дамжуулж танилцах гэж оролцсон. Уу Жуён анхандаа нэг тоодоггүй байв. Учир нь тэр карьертаа анхаарч байсан, бас баян айлын эрх танхил хүүхдээс болгоомжлох сэтгэл байсан байж магадгүй. Гэвч Гу Янчуны хичээл зүтгэл, романтик байдал аажмаар Жуёны сэтгэлийг хөдөлгсөн. Тэрээр олон сар жил шантралгүй Жуёныг эргүүлсэн бөгөөд эцэст нь тэд үерхэж эхэлжээ. Гу Янчун түүнд хамгийн эрхэм, үн цэнтэй эмэгтэй шиг харцаж байсан. Тансаг ресторан, аялал, хамгийн үнэтэй биелгүүд бүгд Жуёныг баярлуулж, итгэл төрүүлж байв. Удалгүй Гу Янчун чи миний эхнэр болооч гэж гэрлэг санал тавьсан. Уу Жуён маш их бодож эцэст нь загварын карьертай төр завсарлага авч Гу Янчуныг сонгожээ. 2000 онд хурим нь тухайн үеийн Хонконгийн хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг болсон. Жуёны хурмын даашинз гэхэд л 6 сая воны үнэтэй байжээ. Хурмын өдөр яг л үлгэрийн гүнж шиг харагдаж байлаа. Бүх зүйл төгс санагдаж байсан. Хайртай залуутайгаа гэрэлсэн хангалуун амьдрал хүлээж байсан. Гэхдээ энэ бүхний ард юу нүгдэж байсныг тэр үед хэн ч мэдээгүй. Хурим хийсний дараа Уу Жуён загварын карьертаа бүр мөсөн цэг тавьж гэрийн эзэгтэй болохоор шийдсэн. Нөхрийнхөө дэргэд байж сайн эхнэр ээж болно гэж чин сэтгэлээсээ боджээ. Гэрэлснийхаа дараа хүүхдүүдэд төрүүлж
яг л хүн бүрийн мөрөөддөг төгс гэр бүлийн амьдрал эхэлж байгаа юм шиг байлаа. Гэвч энэ төгс мэт харагдаж байсан амьдрал удалгүй өөрчлөгдөж эхэлсэн. Ужианы хэлснээр гэрэлснийхэн дараа нөхөр Куян Чүний зам байдал огцом өөрчлөгдсөн гэжээ. Хормын өмнө маш халамжтай, романтик байсан тэр хүн гэнэт огт танихын аргагүй хатуу ширүүн захирангүй нэгэн болж хувирсан. Тэр Чуяныг юу өмсөх, хаашаа явах, хинтээ уулзахыг хүртэл хянаж гэрээс гарахыг ч зөвшөөрөхөө байсан. Ужиан гадагш гарыг гэхэд чи одоо миний эхнэр, олон нийтийн газар явах хэрэггүй. Чиний хийх ёстой зүйл бол гэртээ хүүхдээ харж намайг хүлээх гэж хэлдэг болсон. Байнга хэл амаар доромжилж бүр зоддог болжээ. Чуяны гэр бүлийнхэн түүний бие дээр хөх толб, уруулан сэтэрсэн, нүүр нь хавцсан байдал зэргийг хараад маш ихээр сандарсан. Харин Ужиан тэдэнд би түлэгдчихсэн, шатнаас унчихсан гэх зэргээр шалтак хэлж байв. Үнэн хэрэгтээ тэр үед нөхрийнхөө хийж байгаа үйлдэлийг хүчирхийлэл гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Энэ бол гэр бүлийн зөрчил, хүн бүрт тохиолдог асуудал гэж өөртөө итгүүлдэг байжээ. Тэр үеэс эхлэн Чуяны амьдрал өдөр өдрөөр хар дарсан зүг шиг болж хувирсан. Нөхөр нь түүнд ганц 2 удаа уурлаад зогсохгүй, цогтуу үедээ багтаж ядсан ураа гаргах гэж орой болгон зодож доромжилдог болжээ. Тэр Чуяныг өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Чи надгүй бол хинч биш гэх мэт үгээр байнга доромжилдог байлаа. Хамгийн аимшигтай нь Чуяныг хэвтэрт ортол зодсон тохиолдол хэд хэд гарсан байдаг. Гэвч тэр хүүхдүүдэд бодоод бүгдийг нь твцсэн. Хүүхдүүд аавтайгаа хамт байх ёстой. Би саллаа гэхэд хүүхдүүд маань хэцүү гэж боджээ. Бас би твчээд байвал нэг өдөр нөхөр маань өөрчлөгдөж магадгүй гэж итгэсээр байсан. Хамгийн харамсалтай нь Ужианы твчилт нэг л мэдхэд түүнийг бүр мөсөн үгүй хийж эхэлсэн байна. Тэр гаднаа дуугүй бүхнийг твчиж байгаа мэт харагдаж байсан ч дотроо бол сэтгэлийн дарамт, айдас, ганцаардал давтсан байжээ. Тэр гэрээсээ гарч болохгүй, найз нөхдөдөө уулзах ирэхгүй, эцэг эхтэйгээ чөлөөтэй холбоо барьж чадахгүй болтлоо тусгаарлагдсан. Хүүхдээ хараад гэртэл байдаг. Гэхдээ гэр нь түүнд аюултай, дарлад зовоодог орчин болж хувирсан байв. Эрүүл мэндийн ч муудаж эхэлсэн. Тухайн үед Чуяны жин ердөө 20 гаруй килограмм байв. Цус багдал, тархлаа муудах, хоолны туршилгүй болох, нойргуудал, тэрч байтугай өснө, бөөнөр унах зэрэг шинж тэмдгүүд илэрчээ. Биеийн нэм хүндэрсэн байхад ч нөхөр нь эмнэлэгт үзүүлэхийг зөвшөөрдөггүй байсан. Эцэст нь нэг өдөр Чуян ухаан алдаж унаж түүнийг эцэг эх нь эмнэлэгт яаралтай хүргэв. Эмч нар Чуяныг хараад маш ихээр гайхсан. Бараг яс айрс болсон бие, унсан шүд, урагдсан уруул, зүсэгдсэн шарх, түлэгдсэн сарив бүгд түүний биед байв. Чуяныг эмнэлэгт твтэж байхад нөхөр нь нэг ч удаа ирээгүй. Чуян эмнэлэгт байхдаа сэтгэл санаагаа тайвширч байгаагаа мэдэрсэн. Тэгээд л тэр шийдэж би ингэж амьдарч болохгүй. Хүүхдүүдэд бодсон ч гэсэн өөрийгөө энэ харанхуй амьдралаас гаргах ёстой. Тэгээд тэр хүүхдийн тэтгэмж болон салалтын асуудлаар хуулийн байгууллагад хандсан юм. Гэвч нөхрийн талаас түүнийг олон жилийн турш эдийн засгийн хараат болгосон байсан тул бүх зүйл амархан байгаагүй. Хүүхдийн асрамжийн эрх, өмч хөрөнгө, сэтгцийн хохирол бүгдийг нотлохын тулд Чуян дахин өвдөлт, дурсамжтайгаа нүүр тулах хэрэгтэй болсон. Ужиан эцсийн хүчээ шавхан байж шүүхэд өргөдлөө өгчээ. Тэр энэ олон жилийн зовлон зүдгүүрийг дийлгэн ярьж, бие махбод, сэтгэл санааны хохирлын талаарх бүх баримтаа цуглуулж шүүхэд өгсөн. Гэвч нөхрийн тал их мөнгө, эрх мэдэлтэй учир Чуяныг буруутгахын тулд бүхий л аргаа хэрэглэж эхлэв. Тэд Чуяны сэтгцийн эрүүл мэндэд эргэлзээ төрүүлэх гэж оролдсон. Тэр сэтгцийн хувь докторгүй, өөрөө л өвддөг, ундаг, зодуулсан ч юм байхгүй. Чуяныг худал ярьж байна гэж ойлгуулахыг хичээсэн. Гэтэл бодит баримт, эмнэлгийн шинжилгээ, зураг, бичлэгүүд бүгд байлаа. Эмч нарын дүгнэлтээр тэр яалтч үгүй удаан хугацаанд хүчирхийлэлд өртөж байсан нь нотлогдсон. Шүүх хурал олон удаагийн сунжирсан ажиллагааны дараа Ужианы талд шийдвэр гаргажээ. Тэр хүүхдүүдэд өсгөх эрхийг авч нөхрөөсөө албан ёсоор салж чадсан юм. Гэвч бүх зүйл ингэж шийдэгдлээгээд түүний амьдрал шууд сайхан болсон уу гэвэл үгүй. Хүчирхийлэлд олон жил байсан хүний нэр хүнд, амьдрал, бие махбод, сэтгэл санаа бүгд хэцүү байсан.
Чуянд амьдралаа дахин босгох маш их хүч, цаг хугацаа шаардлагатай байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түүнийг топ модель байсан байж ийм байдалд орсон нь ичгүртэр гэж бичиж эхэлсэн. Гэвч Чуян ингэж хэлсэн. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд буруу байдаггүй. Буруу нь гин буруутанд бий. Намайг шүүмжлэхийн оронд над шиг амьдарч байгаа олон эмэгтэйд дуу хоолой болохыг хичээж байна. Тэр энэ хэрэг явдлын дараа олон нийтийн өмнө гарч эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх ажилд оролцож эхэлсэн. Түүний зоригтой алхам олон эмэгтэйд урам зориг өгсөн юм. Ингээд Үжүяаны харанхуй тулсан түүх түүний зориг, төвчээр, үнэнч байдал нь зөвхөн өөрийг нь бусдын амьдралыг ч өөрчилсөн. Тэрээр зүгээр нэг гоё төрсөн бүсгүй байгаагүй. Харин ч амьдралаас хамгийн хүнд хэцүүг туулсан ч унсан газараасаа боссон хүчтэй нэгэн байжээ.